За одоо бүгдээр дараагийн дасгалд орцгоё. За энэ дасгалыг болохоор та хүн хийхдээ хоёр тишээ төвцөж өсрөх хэрэгтэй байгаа. За 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8. За энийг бол та бүхэн за хоёр давтамжтай хийхэд болно. Дараагийн дасгалыг хийхдээ та бүхэн за мөрний сэлэг хэмжээтэй зааваад босгохдоо гараа урдаа ороод суулаа босгохдоо хөлөө аргашин татаж өгөх ёстой. Суулаа бослоо татлаа. За бүхэн за бүгдээрээ хамтдаа хийцгээе. 3 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 5 6 7 8. За та бүхэн энэ дасгал бол за хөлний арын хэсэгт бол маш сайн ордог тийм дасгал байгаа. За мөн адилын дасгалыг бол та бүхэн хоёр давтамжтай хийх боломжтой. За дараагийн дасгал мөрний сэлэг хэмжээтэй заавлаа. Уушаа гараараа цаа зөхиод өгөх хэрэгтэй. 3 1 2 3 4 5 6 7 8 доош суулаа 1 2 3 4 5 6 7 8 1 3 4 5 6 7 8 1 2 4 5 6 7 8 1 2 5 6 7 8. За энийг бол та бүхэн маш хурцтай хийх ёстой. За дараагийн дасгалаа орцгоё. За дараагийн дасгалыг бэлтгэхэд мөрний сэлэг хэмжээтэй заавал хоёр тишээ гараараа ингэж өгөх ёстой. Ингэхдээ та бүхэн хөлөө хоёр тишээ сайн гадагш нь жийж өгөх ёстой. За давтаад хийгээрэй. 1 2 3 4 5 6 7 8. За энэ бол энэ хийхдээ та бүхэн гараа хагас нугалттай байдалтай хоёр тишээ сайн савж өгөх ёстой. Ингэхдээ та бүхэн гарын булчин мөрний булчингаа сайн чангалж хийх ёстой. За бүгд хамтдаа хийцгээе. 3 1 2 3 4 5 6 7 8 1 2 3 4 6 7 8 1 2 3 4 5 7 8 1 2 За дараагийн дасгалыг хийхин тулд мөрөө хөлөө сайн гадагш нь жийж өгнө. Энэ хөлн дээрээ сайн сууж өгөх ёстой. За хамтдаа хийцгээе. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За нөгөө хөлн дээрээ 1 2 3 4 5 6 7 8.